Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэмүүлэн байна. Мөнгөний сэтгэл зүй, хувийн санхүүгийн тухай ярилцдаг манай MoneyWise Mastery Channel тавтай морил ингээд өнөөдрийн видеогоор та бүхэнтэйгээ би мөнгөний тухай маш сонирхолтой сэдвийн тухай ярих гэж бодлоо. Тэр нь юу гэхээр бид яагаад мөнгө үрж чаддгүй бэ? Тэр мөнгө үрхээс айдаг вэ? Гэдэг сэдвээр ярилцъя гэж бодлоо. Ингээд let's talk about money. За тэгээ мөнгө үрхээс зарцуулахаас айж тэр мөнгө зарцуулахад тааламжгүй мэдрэмж төрөх нь ер нь аль ч нийгэмд байдаг те хаана амьдарч гэнэ үү, хэдэн настай, ямар улсад амьдарч гэнэ гэдэгээс үл хамааран нийгэмд байдаг сэтгэл зүйн болон практик дээр тийм байдаг проблем гэж одоо те судалгаанууд ингээ гараад ирсэн олон те financial expert-ууд ингээд олоод мэдсэн асуудал байдаг. За сэтгэл зүйн хүчин зүйлүүд энд нь нэгдүгээрт байхгүй болон дутуугийн зов. Ийм сэтгэлгээтэй мөнгөний хандлагатай хүмүүс ихэнхдээ юу гэж боддгийг гэхээр мөнгө байсан ч гэсэн хязгаарч хүрэлцэхгүй юм дандаа ингээд дутаад байгаа юм шиг санагддаг. Тийм төсөөлттэй босод байдаг. Тэгээ энэ сэтгэлгээ нь яа гэхээр зөвхөн мөнгөн дээр ч биш те цаг хугацаан дээр материаллык зүйл дээр ингээд бас мэдрэгдэж яадаг дандаа дутуу хязгаарч хүрэлцэхгүй мэт санагддаг. За ийм сэтгэлгээтэй улсууд бас ихэнхдээ юу гэж боддгийг гэхээр юунд анхаарлаа хандуулъя гэхээр надад хэр их мөнгө шаардлагатай байна, хэр их мөнгө хэрэгтэй байна гэж бодохын оронд надад яг одоо хэдэн төгрөг байна те яг одоо юу байна гэдэгт их анхаарлаа хандуулдгаас болж мөнгөө жишээлбэл одоо хөрөнгө оруулах ч юм уу тийм мөнгөөрөө хөрөнгө оруулах, мөнгөөрөө мөнгө босгох тийм зүйлээс айдаг тэгээд хөрөнгө оруулж мөнгөө үрж зарцуулахаас имээдэг тааламжгүй мэдрэмж төрдөг. За тэгээд хоёр дахь сэтгэл зүйн хүчин зүйл нь мөнгөтэй хийсэн туршлага тийм. Тэгээд бага ахуй насндаа ч юм уу тийм байнгын мөнгөний асуудалтай ч юм уу байнга ингээд мөнгө багтай гэр бүл төссөн ингээд тийм төрж өссөн хүмүүс яадаг гэхээр байнгын мөнгө үрхээс мөнгө зарцуулахаас байнга айцтай явж идэг. Тэгээд за гурав дахь хүчин зүйл нь болон алдахаас айх тийм сэтгэлгээний хүчин зүйл байгаа. Тэр нь яадаг гэхээр одоо манай монголчууд ялангуяа ярьдаг шүү дээ. Мөнгө дандаа гарч иж ордог гэдэг тийм. Тэнгүүд айхаас одоо алдахаас айдаг сэтгэлгээтэй усуд яадаг гэхээр яг энэ эсрэг надад яг хэдэн төгрөг вэ, хэдийн хэмжээний мөнгө байна. Тэрийг яаж алдахгүй ингээд яг тэр хэвээр нь байх вэ гэдэг сэтгэлгээтэй. Тэгээд ийм сэтгэлгээтэй улсуудын хувьд тэ юу мэдрэгддэг вэ гэхээр тэр мөнгөө алдахаас тэ алдах тэр мэдрэмж одоо мөнгөөрөө мөнгө хийхдээ ашиг олох тэр мэдрэмж илүү хүчтэй мэдрэгддэг тэ. Мөнгөөр ашиг олох юм бол тэ тааламжтай мэдрэмж төрнө. Мөнгөө алдах юм бол тааламжгүй мэдрэмж төрнө. Тэр тааламжгүй мэдрэмж нь мөнгө олохоос тааламжтай мэдрэмжээс илүү хүчтэй нөлөөлж идэг учраас ихэнх хүмүүс ер нь бол мөнгө үрхээс тэг мөнгөөр зарцуулахаас ер нь их зайлсхийдэг, айдаг тааламжгүй мэдрэмж төрж идэг. За тэгээ дөрөв дэх сэтгэл зүйн хүчин зүйл нь юу гэхээр харамсах тийм мэдрэмж. Одоо жишээлбэл мөнгө үрхээс тэг харамсдаг, мөнгө үрснийхаа дараа тэг харамсдаг, өөртөө юм авсныхаа дараа дандаа харамлдаг. Тийм сэтгэлгээтэй улсууд юу гэж боддог юм мөнгөнд яаж ханддаг юм бэ гэхээр одоо жишээлбэл нэг тэг $10-оор нэг юм авчлаа гэж бодоход тэр $10 авсан юм нь тэр $10-ийнхаа үнц нь хязгаарч хүрэхгүй гэж дандаа боддог тийм. Альсгүй мөнгөө ингээд үрхээс зайлсхийгээд за энэ мөнгө хизээ нэгэн цагт ямар нэг юм хэрэгтэй ямар ч план байхгүй нэ. Ямар нэг юм хэрэгтэй гэдэг ингээд хадгалаад мөнгө үрхээс ингээд цааш нэгэ байгаад. Тэгээ яг юунд хэрэгтэй, яг юунд үрэх юм гэдгээ мэддэггүй. Зүгээр л хизээ нэгэн цагт ямар нэг юм хэрэгтэй тэгээд хадгалцдаг. За тэгээ ийм сэтгэлгээтэй улсуудын сэтгэл зүйд тэгээ мөнгө үрхэхэд тэгээ мөнгө зарцуулахад ямар мэдрэмжүүд юм бэ гэхээр ерөөсөө тэр авсан юм өөртөө зарцуулсан тэр мөнгө нь ерөөсөө үн цэнгүй дандаа. Тэр авж байгаа бараа ч юм уу авж байгаа тэр үйлчлэгээ ч юм уу ерөөсөө дандаа үн цэнгүй санагддаг. Тийм учраас мөнгө үрхээс зайлсхийдэг. За тэгээд сэтгэл зүйн хувьд бол ийм дөрвөн хүчин зүйлээс болж хүн тийм мөнгө үрх мөнгийг өөртөө зарцуулах
дургу байдаг юм байна. Эсвэл зарцуулдгүй юм байна. За үүнээс гадна бас яг амьдрал дээр бидний амьдрал дээр тийм практик дээр бас хэдийдэн хүчин зүйлүүд байгаа. Түүний тухай ярилцъя гэж бодож байна. За нэгдүгээрт бол өөртөө бас лизингтэй хүн бол мөнгө өрөхгүй мэдээж тодорхой тийм. Өнөөдөр 8% лизингтэй ч юм уу тийм машина лизингээр авчдаг, уцаа лизингээр авчдаг, бүх юм лизингээр авчдаг эсвэл өөртөө ч юм уу тийм юмтай бол мэдээж ойлгомжтой өөртөө мөнгө зарцуулж чадахгүй. Тэгээд мөнгөө мэдээж үрж чадахгүй мэдээж өөрөө дарахыг бодох байх хүмүүс. Нэгдүгээр хүчин зүйл нь тийм байна. Хоёрдугаарт нь болохоор санхүүгийн айдас инфляц үүсгэх юм уу? Инфляц үүсчлээ. Би мөнгө авлаа ч юм уу? Эсвэл маргааш ажилгүй болчихвол яана? Тэгээд мөнгөө дэмий үрээд ажилгүй болчихвол яана гэж айдаг хүмүүс. Тэгээд ажлын цалингаа асуучвал яах юм бэ? Эсвэл юу гэдэг одоо хөдөлмөрийн чадваргүй болоо тийм мөнгө бол чадхаа болчвол яана гэх тийм санхүүгийн айдастай усуд бас их тэгж мөнгө өрөхөөс мөнгө өөртөө мөнгө зарцуулахаас их имиж идэг айж идэг тэрэнд тааламжгүй мэдрэмж төрүүлдэг байх нэ. За тэгээ 3 дугаарт нь санхүүгийн мэдлэг тутамгаас болж хүмүүс их мөнгө өрөхөөс тийм мөнгө зарцуулахаас одоо хөрөнгө оруулахаас жишээлбэл айдаг тэгээ тааламжгүй мэдрэмж төрдөг. Яагаад тэгэхээр хүмүүс одоо тэг хөрөнгөний зах зээл яаж ажиллагийг, мөнгө яаж ажиллагийг мэддэггүй учраас окей тэг ер нь бол найдвартай дээргээд мөнгөө ингээд хөрөнгө оруулах юм байна. Тэгээд тийм учраас тэр нэг тааламжгүй мэдрэмж төрүүлдэг учраас мөнгө өрөхөөс айдаг, мөнгө зарцуулахаас их татгалздаг байна. За тэгээд энэ бүхэн хүчин зүйлүүд болж мөнгө өрөхөөс айдаг, мөнгөө зарцуулахаас одоо тэг имэдэг мөнгө хөрөнгө оруулахаас одоо хөрөнгө оруулалт явж байгаа та юу их хэвээр бэ гэхээр нэгдүгээрт майндсет өөрчлөх хэвээр. Яагаад гэхээр тийм мөнгөний майндсетийг өөрчлөлт. Одоо надад яг одоо хідэн төгрөг байна гэд тийм яг юу байна гэдэг гэж бодхоосоо илүүтэйгээр за юу хийж тийм яаж илүү мөнгө олж болох вэ? Яаж илүү тийм мөнгөө яаж өсгөх үү гэдэг майндсеттэй болох хэрэгтэй. За хоёрдугаар мэдээж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хөрөнгөний зах зээл, мөнгөний тухай, мөнгөний санхүүгийн тухай, хувийн санхүүгийн тухай, бюджет, план гаргаж сурах хэрэгтэй. Ном унших хэрэгтэй. Тэгээд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. За 3 дугаарт болонгууд өөрийнхөө зорилго чи яг юу юм бэ? Мөнгө олоод тэр мөнгөөрөө яг юу хийх гэж байгаа. Яг ямар зорилготой байгаа? Хэдэн төгрөг олох вэ? Хэдийн хэмжээний мөнгөтэй болмоор байгаа. Зорилгоо тодорхойлоод дараа нь план гаргаад тэрэндээ хүрэхийн тулд планыхаа дагуу ажиллах хэрэгтэй. Тэгжиж мөнгө өрөх, мөнгөө зөв зарцуулах, мөнгө өрөхөөс айхгүй болох, тэгээд баян амьдралаа бүтээх болно гэж би бодож байгаа. Энэ хүртэл та бүхэндээ баярлалаа, хамт байсанд subscribe хийгээрэй. Ингээд та бүхэнтэй дараагийн видеогоор маш сонирхолтой сэдвүүдээр ярилцах болно. Ингээд хамт байгаарай. Баярлалаа.